Дурын гурвалжин зурцгай. Цэнхэр талын урт нь 6, ягаан талын урт нь 10, харин ногоон талын урт нь x байг. Тэгвэл энэ x хэр бага эсвэл хэр их байх боломжтой вэ? Энэ талаар бодож үзье. Эхний асуулт: энэ нь хэр бага байж болох вэ? Хэрвээ энэ талын уртыг багасгахыг гэвэл энэ өнцгийн хэмжээ мөн багасгах ёстой. Иймд энэ өнцгийг хамгийн бага байх боломжтой хэмжээгээр нь багасгаж зуръя. Энэ талын маань урт 10 байгаа. Энэ өнцгийг маш бага байхаар зуръя. Тэгд маш ойр байхаар. Хэрвээ энэ өнцөг тэг болчих бол гурвалжин маань бөхөж нэг хэмжээс дүрс буюу хэрчин болох бөгөөд хоёр хэмжээс байх гэсэн чанараа алдна. Гэхдээ энэ талыг энэ 10 урттай талтай маш ойр байхаар зуръя. Хэрвээ энэ хоёр давхцсан байх тохиолдолд гурвалжин маань үгүй болно гэж төсөөлж болно. Гэхдээ хэрвээ 10 урттай тал дээр байгаа энэ цэг 6 урттай тал дээр байгаа энэ цэгтэй маш ойрхон байна гэвэл x зай маань маш бага байх болно. Өнцөг маань тэг байвал ийм байх болно. Жахан доош нь зуръя. Одоо өнцөг маань маш бага байна. Энэ цэнхэр талын урт нь 6 байгаа. X-ийг багасгах тусам өнцөг маань багассаар байгаад гурвалжин маань үгүй болно. Ягаан талын урт нь 10 байгаа. Одоо өнцөг маань тэг байх тохиолдолд зурж үзье. Цэнхэр талын урт нь 6 байгаа. Тэгвэл энэ хоёр цэгийн хоорондох зай нь хэдвэ? Энэ зай нь x урттай. Гурвалжин маань үгүй болсон тохиолдолд энд ногоон тал буюу x бөгөөд 6 дээр нэмэх нь x нь тэнцүү 10 байна. Энэ тохиолдолд x тэнцүү 4 байна. Иймд x тэнцүү 4 байвал гурвалжин маань хэрчин болж байна. Хэрвээ үүнийг гурвалжин байлгахыг хүсвэл x нь 4-өөс их байх хэрэгтэй юм байна. Одоо үүнийг нөгөө аргаар бодож үзье. X-ийн утга хэр их байх боломжтой вэ? X-ийн утга ихсэх тусам энэ өнцөг маань ихснэ. Үүнийг туршаад үзье. Дахиад 10 урттай талыг зуръя. Энэ бол 10 урттай тал маань бөгөөд бид энэ өнцгөө маш томоор зурах ёстой. Одоо 6 урттай талаа ингэж зуръя. Ингээд манай өнцөг томоос том болсон байна. Энэ нь бараг л 180 градус байх. Хэрвээ 180 градус болчих бол гурвалжин маань ахаал шулуун болоод бөхчихнө. X урттай талыг зуръя. Бид 10 урттай тал дээр байгаа энэ цэг болон 6 урттай тал дээр байгаа энэ цэг хоёрын хоорондох зайг аль болох их байхаар зурхыг хичээж байна. Энэ бол x урттай тал. Гурвалжин бүхэх тохиолдлыг авч үзье. Бүхэх тохиолдолд өнцөг 180 градус болох ба 6 урттай тал нь 10 урттай талтай нийлж нэг хэрчим үүсгэх болно. Энэ цэг энэ цэгээс байж болох хамгийн их зайд байна. Энэ байрлалд энэ хоёр цэгийн хоорондох зай хэдвэ? Энэ зай манай x болно. Энэ тохиолдолд x тэнцүү 6 дээр нэмэх нь 10 нь тэнцүү 16 бөгөөд хэрвээ x нь 16 байвал манай гурвалжин үгүй болж бүхэх юм байна. Хэрвээ бид гурвалжнаа бөхөхийг хүсэхгүй байвал x нь 16-аас бага байх хэрэгтэй. Ингээд бидний сая хийсэн зүйл бүхэлдээ гурвалжны тэнцэтгэл бишийн үндсэн зарчим болно. Энэ бол маш сайхан санаа юм. Гурвалжны альч тал нь нөгөө хоёр талынхаа уртын нийлбэрээс бага байна. Иймд энэ талын урт нь энэ хоёр талын уртын нийлбэрээс бага байх хэрэгтэй. Хэрвээ тэнцүү бол гурвалжин бөхөж хэрчин болох бөгөөд нэг хэмжээс дүрс болох болно. Иймд бага буюу тэнцүү гэж хэлж болно л доо. Гэхдээ бид үл бүхэх гурвалжинтай л ажиллах хэрэгтэй. Тийм учраас энэ талын урт энэ хоёр талын уртын нийлбэрээс бага байх хэрэгтэй. Энэ зарчмыг ашиглаад үүнтэй яг адил үр дүн гаргаж болно. X бол гурвалжны талуудынх нь нэг учраас 6 дээр нэмэх нь 10 буюу 16-аас бага байх ёстой. Үүнтэй адилаар бид дараах байдлаар мөн дүрсэлж болно. X хэр бага байж болох вэ гэвэл 10 нь x дээр нэмэх нь 6 буюу энэ хоёр талын нийлбэрээс бага байх ёстой. Хэрвээ үүний хоёр талаас нь 6-г нь хасвал 4 нь x-ээс бага буюу x нь 4-өөс их байна. Энэ бол зарим төвшний үндсэн санаа болж өгдөг.
Мөн энэ гурвалжны тэнцэл бишийн теоремыг геометриас гадна математикийн бусад салбарт ч их хэрэгэлдэг.